Түн түжигнэж бум бүжигнсэн их хөлийн газар Улаанбаатар хот. Монгол улсын улс төр, эдийн засаг, соёл уламжлал, тусгаар тогтнолын бэлэгдэл нийслэл хотын түүхийг Судар номын хуудаснаа 1639 оноос тэмдэглэж эхэлсэн байдаг. Нүүдэлч удмын их төвлөрөл алтан твшийн хөндөд суурш хүртлээ 20 удаа нүүдэлж 1778 онд хатан туулын хөндөй хүн чулууны хонхорт төвхөнжээ. Монгол улсын хот суурин газрын хөгжил цэцэглэлтийг түргэтгэх, хүн амын ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, үйлдвэрлэл үйлчилгээний жигд найдвартай ажиллагааг хангах нэн хариуцлагатай чухал үүрэгтэйгээр орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар ажиллаж байна. Ардын хувьсгалын дараах он жилүүдэд явуулсан үл хөдлөх хөрөнгийн тооллогоор Монгол улсад нийт 30-аад мянган орон байшин, үүний дотор зөвхөн Улаанбаатар хотод улсын орон сууц 112, амины болон хөлсний орон сууц хэдэн 100-аар тоологдож байжээ. Иймийн учраас бүгд нарийнх Монгол Ард улсын засгийн газар нийтийн аж ахуйн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, орон сууцны фондыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах, улам боловсронгуй болгох зорилт дэвшүүлэн 1931 оны 1-р сарын 9-нд Улаанбаатар хотын дотор орон сууцны тухайд аж ахуйг үүсгэн байгуулах явдалд хэрэглэх аргуудын тухай гэсэн 1-р тогтоол гаргасан нь орон сууц нийтийн аж ахуйг төр засгийн бодлогын төвшөнд тавьсан түүхэн ач холбогдолтой шийдвэр байгаа зогсохгүй. Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсэн байгуулагдах үндэс суурь болсон юм. Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй урт хугацааны анх дугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд зөвлөлт холбоотуулсан Москва хотын Гепрогор институтэд хийж гүйцэтгэлээ. Энэ төлөвлөгөөний дагуу 40-50 мянган байшин хороолол сүндэрлэж, Улаанбаатар хот болон орон нутагт орон сууц барих ажил эрчимтэйгээр хөгжиж, орчин цагийн орон сууцанд зайлшгүй байх ёстой цэвэр бохир усны систем, халаалт, цахилгаан, холбооны төвлөрсөн систем бүхий тохилог орон сууцны барилгын ажил цоо шинээр эхэлсэн юм. Зөвхөн нийслэл Улаанбаатар хот гэлтгүй зарим аймаг орон нутагт орон сууцны барилга далайцтайгаар баригдаж, орон сууцны фонд, дэдгээрийн инженерийн тоноглол, шугам сүлжээний хэвийн жигд ажиллагааг хангуулах, оршин суугчид, үйлчлүүлэгч байгууллагуудын эрэлт хүсэлтийг хүлээн авч шуурхаа барагдуулах ажил үйлчилгээг уялдуулан зохион байгуулах үүднээс бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 1955 оны 299-р тогтоолоор Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргааны хаяанд орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар болгон тусад нь аж ахуйн тооцооны үндсэн дээр байгуулсан байна. 1959 онд улс өвөг ашиглалтын газар, дулааны шугам сүлжээний газруудыг байгуулж, мөн оны 11-р сард Улаанбаатар хотын төвлөрсөн усан хангамжийн эхний ээлжийг ашиглалтанд оруулжээ. Улаанбаатар хотод ус дулааны цахилгааны төвлөрсөн хангамжтай орон сууцны хороолол, ус суваг, ариутгах татваргын шугам сүлжээ баригдаж, орон сууц нийтийн аж ахуйн техник технологийн болон инженерийн байгууламж орчин үеийн өндөр түвшинд баригдаж байгаатай зэрэгцэн чой болсон дархан эрдэнэт гэх мэт үйлдвэртсэн суурин газарт орон сууц нийтийн аж ахуйн инженерийн байгууламжууд мөн баригдаж эхэлсэн юм. Аймгийн төвүүдэд баригдсан сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын байгууламжууд хийгээд орон сууц нь усад улааны хангамжтай байх бодит шаардлагыг бий болгосноор салбарын үйл ажиллагаа тэлж хөгжлийн бат тай суурь тавьсан билээ. Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарыг мэрэгжлийн нэгдсэн удирдлагаар хангах, мэрэгжлийн боловсон хүчин, материал техникийн хангалтыг сайжруулах шаардлагатай болсныг харгалзан Монголын үйлдвэр хоршооллыг татан буулгаж, нийтийн аж ахуйн үйлчилгээний яамыг ардын хурлын тэргүүлэгчдийн зарилгаар байгуулав. Тус яам байгуулагдсанаар нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын нэгдсэн систем бүрэлдэхүүн гэж үзэж болно. Ийхүү нийтийн аж ахуйн үйлчилгээний яам байгуулагдсанаар нэн чухал энэ салбар дээрээ эзэнтэй болж, хот хөдөөд хөгжиж, материалыг баазанд бэхжиж, мэрэгжлийн боловсон хүчнэр хангагдаж, эдийн засгийн үр ашиг нь дээшлэж, үйлчилгээний чанар, хүртээмж тэр хэрээр нэмэгдэж, хот суурин газрын дэд бүтэц шин түвшинд гарч, дэс дараалсан олон чухал арга хэмжээ авсан байна.
1972 онд яамны хэмжээгээр 534 мянган метр квадратаас сууцны талбайтай орон сууцны фонд, 100 шахам километр дулааны шугам хоол, 120 км усны аж ахуйн шугам хоол, 140 гаруй уурын болон усан халаалтын тогоо бүхий дулааны аж ахуй, 20-400 ортой 25 зочид буудал, хот тогтчлт, иргэдийн үйлчилгээ, гадаадын мэрэгжилтний үйлчилгээ хамрагдаж байлаа. 1975 оны 2 дугаар сарын 5-нд Сайд нарын зөвлөлийн 53 дугаар тогтоолоор нийтийн аж ахуй үйлчилгээний яамыг 10 хэлтэс 64 тасаг орон тоотойгоор шинжилэн баталж харьяанд нь Улаанбаатар хотын нийтийн аж ахуй ахуйн үйлчилгээний удирдах газар, авто тээврийн бааз, оёл чимэглэлийн үйлдвэр, туршлага шинжилгээний төв, хоршоолол нийгэмлэг, нийтийн аж ахуйн техник мэргэжлийн сургууль, Монгол гутал тоноглолын үйлдвэр, гадаадын мэргэжилтнийг үйлчлэх газар, барилгын засвар контор, хоршоол импкис нэгдэл байхаар баталжээ. Улмаар нийтийн аж ахуй үйлчилгээний материалын баазыг бэхжүүлэх тусгай комиссийг Сайд нарын зөвлөлийн дэргэд байгуулж, нийтийн аж ахуй үйлчилгээг хөгжүүлэх талаар тавигдсан зорилтуудыг орон даяар хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж байлаа. 1982-оос 1987 онд Улаанбаатар, Дархан, Чойволсон хотын улс сүвгийн байгууламжийг өргөтгөж, Улигийн, Улаастай, Ховд, Сайншанд, Улаангам хотод цэвэр бохир усны шугам цэвэрлэх байгууламжийг ашиглалтанд оруулж, Даланзадад, Мандалгов, Баруун урт, Арвайхэр, Сүхбаатар хотын 10 жилийн сургууль, техник мэргэжлийн сургууль, эмнэлэг зэргийг улс сүвгийн төвлөрсөн байгууламжид холбожээ. Энэ үед орон сууцны ашигтай талбай 1980 оныхоос 2.6 дахин өсч, хүн амын ахуйн үйлчилгээ ихээхэн өргөжж, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон аймгийн төвүүдэд ахуйн үйлчилгээний 27 комбинат, нийт сумдын 64% ахуйн үйлчилгээний тохилог төвтэй болж, салбарын бүтээн байгуулалт оргил үедээ хүрсэн байлаа. Тус салбарын хамт олонны шургуу хөдөлмөр зүтгэлийн үр дүнд нийтийн аж ахуйн үйлчилгээний яам 1986, 1988 онуудад бүх ард түмний социалист уралдаанд шалгарч 4 байгууллагын шагнал авч байжээ. 1990-ад оны ихэнх үед манай улсын бүх хот, аймгийн төвүүдэд оршин суугаа нийт хүн амын 40 орчим хувь тохилог орон сууцны байшингаар хангагдсан байлаа. Хариуцсан яам татан буугдсанаар орон нутгийн засаг захиргааны мэдээлэлд нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын ашиглалт, үйлчилгээг шилжүүлэн хариуцуулсан боловч орон нутгийн засаг захиргааны байгууллагууд тэдгээрт мэрэгжлийн удирдлагаар хангаж, техник технологийн дэмжлэг үзүүлж, бодлого тодорхойлж, хэрэгжүүлж чадахгүй болсноос ажил үүрэг нь эзэнгүйдэн уналтын байдалд орж эхэлсэн. Гэсэн хэдий ч орон сууцны аж ахуйн үйлчилгээ нь иргэдэд хамгийн ойр ажиллаж амьдрах орчны тав тухтай нөхцөлийг бүрдүүлж, өдөр тутмын хэрэгцээг хангаж байдаг үйлчилгээ. Тухайн үед улс орны нийгэм эдийн засгийн байгууллагын шинжилэл өөрчлөлтийн үйл явцтай уялдан орон сууцны аж ахуйн үйлчилгээний салбарын хөгжилдөж нэгэн адил нөлөөлсөн хэдий ч хүн амын байнгын өсөн нэмэгдэж байгаа өсөлт хэрэгцээ, үйлдвэрлэх хүчин чадал, эдийн засгийн чадвах нэмэгдэхийн хэрээр салбарын үйл ажиллагаач түүнийг даган шинжилэгдэж байна. Хүн амын эрүүл аюулгүй ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх эрхэм зорилготой барилга хот байгуулалтын яам, хот байгуулалт, газрын харилцаа, геодез зураг зүй, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууцны аж ахуйн салбарын хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын өдөртөмжөөр хангах, салбарын нормативын баримт бичгийн тогтолцоог бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, нийтийн аж ахуй, орон сууцны салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулан, зохицуулан ажиллаж байна. Барилга хот байгуулалтын яамны нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь нийтийн аж ахуй, орон сууц, инженерийн дэд бүтц, түүний ашиглалт үйлчилгээг засаг захиргааны бүх нэгжид нэгдсэн бодлогоор хэрэгжүүлж, үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах чиглэлтэй. Барилга хот байгуулалт нийтийн аж ахуйн талаар төрөөс явуулж байгаа бодлогын хэрэгжилтийг хангах, улсын их хурал засгийн газраас баталсан улсын төсөв, бусад их усүрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээнд техникийн хяналт тавих, магадлал хийх ажлыг зохион байгуулах,
Шаардлагатай судалгаа мэдээлэлээр барилга хот байгуулалтын яамыг хангахад зорилго бүхий барилгын хөгжлийн төв 11 хэлтэс нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Тус газрын нийтийн аж ахуйн хэлтс нь орон сууц нийтийн аж ахуйн салбарын талаарх төрийн бодлого, хөгжлийн ойрын ба хэтийн чиглэлийг хэрэгжүүлэхэд мэрэгжлийн удирдлага зохицуулалт, зөвлөгөө дэмжлэгээр хангах замаар салбарын үйл ажиллагааны болон эдийн засгийн чадварыг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх үндсэн чиглэлтэй юм. Орон сууцны хороолол доторх инженерийн шугам сүлжээ, техник тоногт хөөрөмжийн шинжилэл хийх, их болон урсгал засварын нэгдсэн төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ажиллаж байгаа юм. Нийслэл Улаанбаатар хотын хэрэглэгчдийг унд ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар тасралтгүй хангаж, экологийн тэнцвэрийг хадгалах шалгуур тохирсон усыг байгальд нийлүүлэн ажилладаг улс уугийн удирдах газар хоногт 150-аас 160 мянган метр куб ус олборлон түгээж 160-аас 170 мянган метр куб бохир ус татан зайлуулж байна. 2013 онд 9 байгууллага нэгдэн орон сууц нийтийн аж ахуйн салбарт сайн засаглалыг хөгжүүлэхэд төр ба хувийн хвшлийн хамтын ажиллагаа уялдааг сайжруулж, хууль эрхцэн орчинд шинжилэл хийхэд нөлөөлж, гишүүдийн чадварыг сайжруулж, зах зээлийн тогтвортой өсөлтийн төлөө чармаан ажиллах зорилготойгоор хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төв төрийн бус байгууллагыг байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөл эзэмшигч 30 компани гишүүнчлэлтэй. Нийслэлийн 6 дүүрэгт 76301 айл өрх, аж ахуйн нэгжийг дулааны эрчим хүч, цэвэр усаар хангаж, гарсан бохир усыг татан зайлуулах үйл ажиллагааг 24 цагаар 731 мэрэгжлийн ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр хийж гүйцэтгэж байгаа юм. 2011 онд шинжилэн батлагдсан хот суурьны усан гамж ариутгах татваргын ашиглалтын тухай хуулийн дагуу Монгол Улсын засгийн газрын 2012 оны 46, 2023 оны 96 дугаар тогтоолоор хот суурьны усан гамж ариутгах татваргын ашиглалт үйлчилгээг зохицуулах хорооны дүрмийг баталснаар 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр зохицуулах хороо үүсгэн байгуулагдсан. Зохицуулах хорооны хот суурьны усан гамж ариутгах татваргын ашиглалтын тухай хуулийн 9-р зүйлийн 9-ийн 1-д заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төлбөр, усан гамж ариутгах татваргын ашиглалт, үйлчилгээний тарифыг тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэрэгжлийн дүгнэлт шийдвэр гаргах, төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага болно. Зохицуулах хорооны эрхэм зорилго нь Монгол Улсын усан гамж ариутгах татваргын ашиглалт, үйлчилгээг үр ашигтай зохион байгуулж, чанар стандартад нийцүүлэн найдвартай, тэгш хүртээмжтэйгээр хот суурьны хэрэглэгчдэд хүргэх оновчтой зохицуултыг хийхэд оршино. Монгол Улсын хэмжээнд 232 байгууллага 739 мянга гаруй хэрэглэгчид усан гамж ариутгах татваргын үйлчилгээ үзүүлж 11307 ажилтан өдөр бүр тасралтгүй ажиллаж байна. Монгол Улсын хот суурин газрын хөгжил цэцэглэлтийг дэмжиж, хүн амын ая тухтай аюулгүй орчныг бүрдүүлэх, чухал үүргийг нэр төртэй хүлээн гүйцэтгэж буй орон сууц нийтийн аж ахуйн салбарын хамт олон өнөөдөр улс орны хөгжил, хүн ардын сайн сайхны төлөө үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд усан гамж ариутгах татваргын ашиглалт үйлчилгээний чиглэлээр 232 тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагууд нийтдээ 739 мянга гаруй хэрэглэгчид, үүнээс 170 мянга гэр хорооллын өрх, 407 мянган орон сууцны айл, 33 мянга гаруй аж ахуй нэгж байгууллагыг цэвэр усаар хангаж, хэрэгэлсэн усыг 24 цагийн турш тасралтгүй татан зайлуулж байна. Хүн амыг ундны усаар хангах, хэрэглэнээс гарсан бохир усыг татан зайлуулах үйлчилгээ бол Монгол Улсын үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийн суурь баталгаа юм. Энэ эрхийг өдөр бүр хамгаалж хэрэгжүүлж байдаг хүмүүс бол та бүхэн орон сууц нийтийн аж ахуйн салбарын хамт олон билээ. Монгол Улсын хот суурин газрын хөгжил цэцэглэлтийг түргэтгэж, хүн амын ажиллах, амьдрах таатай орчин бүрдүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээний жигд найдвартай ажиллагааг хангах энэхүү хариуцлагатай үүргийг нэр төртөөгөөр биелүүлж буй бүх ажилтан албан хаагчид, ахмадуудаа нийтийн аж ахуйн салбарын ойн баярын халуун мэндийг хүргэе.